За сайн байцгаана уу. За та бүхэнтэйгээ уулзж байгаадаа их баяртай байна. За Бурхныхаа үгийг сурахаас өмнө хамтдаа залбираад эхэлцгээе. За бүгдээрээ залбирах бэлтгэлээ яаж хангах вэ гэхээр Бурхны өмнө өвдөглөж суугаад за хүүхдүүд маань хоёр хөөрхөн гараа хатгаад хоёр хөөрхөн нүдээ анаад толгоогоо жоохон бүхэлгөөд тэгээ хамтдаа залбирах болно. За бүгдээрээ залбирах бэлтгэлээ хангасан гэж бодож байна. Тэгэхээр одоо замилд суугаад ч юм уу эсвэл босоогоороо ч юм уу энэ мэдингээ залбирч ерөөсөө болохгүй байгаа. Яг л Бурхны өмнө яг зөв зүрх сэтгэлтэйгээр бэлтгэлээ хангаад залбирах хэрэгтэй. За хамт залбирцгаая. Хайр нөгөөсөл дүүрэн Бурхан минь. Гэмнүглээс минь аварж өгсөнд талархаж байна. Баг балчаад насандаа Бурхан таны үгийг сурах боломжийг өгч байгаад баярлалаа. Библийн семинарын үгийг ийхүү цуврал болгон сонсож байна. Бид нэр Бурхан таны үгийг сонсоод аврагдсан билээ. Одоо цаашдаа Бурхан таны дотор хэрхэн яаж итгэлээр амьдрах вэ гэдгийг сурах гэж байна. Ариун сүнсний хүсэл юу вэ гэдгийг бас сурах гэж байна. Үгээр дамжуулан Бурхан таны дотор төлөвшөж үгээр сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэн цаашдаа Бурхан таны дотор эрхэм хүмүүс болон өсөж чадахт нь Бурхан та туслаарай. Магадгүй үгийг сонсож байгаа хүүхдүүд дотроос одоо хүртэл авралж чадаагүй хүүхдүүд байгаа бол Бурхан минь баттай аврагч чадахт нь та тусалдаа. Нэгч хүүхэд орхигдохгүй байгаар Бурханд хамгаалж өгөөрэй. Сайн мэдээний дотор халуун сэтгэлийг Бурхан та хүүхдүүдэд нь өгөж эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхээ авралт нь анхаарч чадхаар Бурхан та туслаарай. Өнөөдрийн үгийг эхнээс нь дуустал Бурхан та удирдах өгнө. Хүний мэрэгэн ухаан байхгүй хаар та хамгаалж өгөөрэй. Ариун сүнстэй ажиллаж өгөн энэ үгийг хүүхдүүдийн зүрх сэтгэл дотор гүн сэлж өгнө гэж танаасаа хүсэж байна. Бурхан минь бүх зүйлийг таньдаа татгаж байна. Биднийг аварсан эзэн Есүсийн нэрээр уян залбирлаа. Амен. За, эхлэл ишлэл болгоод Галаат 5-ын 22-оос 23 дугаар ишлэл байна. Галаат 5-ын 22-оос 23 байна. За, хамт уншицгаая. За, дэлгэцэн дээр харуулах болно. Галаат 5-ын 22-оос 23 хамт уншицгаая. Харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө захирах хуун юм. За өнөөдрийн үгийн сэдэв бол ариун сүнсний үр жимс гэсэн сэдвээр бүгдээрээ Бурхны үгийг тунгаан бодох гэж байна. За тэгэхээр бид нэр одоо ийхүү 7 хоног бүр Бурхны үгийг ингээд сурдаг. За тэгэхээр маш олон үгнүүдийг ингээд сураал явдаг. Гэхдээ энэ сурсан үг маань ихэнхдээ мартагдчихдаг гэж хэлж болно. За гэтэл энэ сурсан үгээ нэг мартахгүй байх нэг арга байдаг. Тэр нь ямар арга вэ гэхээр үгийнхаа сэдвийг сайн санаж явах. Тэгэхээр өнөөдрийн үгийн сэдэв бол ариун сүнсний үр жимс гэсэн сэдвтэй байна. За тэгэхээр энэ ариун сүнсний үр жимс гэсэн сэдвээр дамжуулаад чухал хоёр зүйлийг бүгдээрээ тунгаан бодно. За тэр нь юу вэ гэдгийг дэлгэцээр дээр та бүхэнд харуулъя. За харуулъя. Тэгэхээр өнөөдрийн үгийн сэдэв бол ариун сүнсний үр жимс гэсэн. За энэ сэдвийг дотор чухалчлаад хоёр зүйлийг гүн гүнзгий тунгаан бодно. Эхнийх нь юу вэ гэхээр энэ ариун сүнс надтай үргэлж хамт байдаг гэдгийг сурах болно. Хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр ариун сүнсийг даган амьдардаг хүн ариун сүнсний үр жимсийг гаргаж Бурхныг баярлуулдаг гэдэг талаар сурах гэж байна. За ийм хоёр зүйлийг чухалчлаад өнөөдрийнхөө сургаалыг бүгдээрээ сурах болно. Та бүхэн сайн санаасаа гэж хүсэж байна. За эхнийх нь юу гэж хэлсэн бэ гэхээр ариун сүнс надтай үргэлж хамт байдаг гэдгийг мэдэх болно гэсэн. За тэгвэл энэ ариун сүнс хизээнээс надтай үргэлж хамт байх болсон бэ? Яагаад энд үргэлж хамт байдаг гэдэг үгийг тэгтлээ тодтогч хэлээд байна. Шалтгаан нь юу вэ гэхээр энэ ариун сүнс хуучин гэрээний үед одоо хүнтэй үргэлж хамт байдаг байсан байна. Нэг ёсондоо дээр үед гэсэн үг байна. За тэгэхээр энэ ариун сүнс дээр үеийн одоо хуучин гэрээний үеийн хүмүүст яаж өвддөг байсан бэ гэхээр Бурхны ажлыг хийдэг. За тэгээд одоо Бурхны даалгаж өгсөн үүргийг гүйцэтгэдэг тийм хүмүүст энэ ариун сүнс өгөгддөг байсан. За гэтэл энэ ариун сүнс нь бас гарч явдаг байсан байгаа. Хизээ гарч явдаг байсан бэ гэхээр
тэр даалгаж өгсөн үүрэг алба нь дуусгасны дараа ариун сүнс нь гараа явдаг гэсэн байна. Мөн тэр бурхны ажлыг тааж авсан хүн бурхны өмнө зогсохгүй байх үед яадаг гэсэн бэ гэхээр ариун сүнс нь гараа авчдаг гэсэн. Нэг ёсонд гим нүгэл үйлдвэл тэр ариун сүнс нь хамт байх боломжгүй байсан учраас гараа авчдаг гэсэн байна. За гэтэл бидний энэ үед энэ ариун сүнс гарч явдаг биш үргэлж хамт байх болдгоо гэж хэллээ. Тэгвэл хизээнээс эхлээд энэ ариун сүнс надтай үргэлж хамт байх болсон байна. Хизээнээс өгөхээр тэр нь Библиэлд тодорхой бичигдсэн байна. За Библиэлд юу гэж бичигдсэн бэ гэдэг бүгдийг олж уншицгаая. За Эфес 1-ийн 13 дугаар ишлэл байна, хамт уншъя. Түүнд ор та нарч бас үнэнний үгийг буюу авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэсэн мөн амласан ариун сүнсээр тамгалагдсан гэсэн. За энэ ишлэлээс чухалчилж одоо унших үг нь юу вэ гэхээр ариун сүнсээр тамгалагдсан гэсэн байна. Тэгж бичигдсэн байгаа ч тийм. За тэгвэл энэ тамгалагдсан гэдэг нь яг юуг илэрхийлж байгаа юм бол тамга яг юуг илэрхийлдэг бол тэгэхээр энэ тамга юу вэ гэдгийг эхлээд амархнаар тайлбарлаж өгье. За монголчууд бол нүүдэлчин аймаг юм. Мал аж ахуй эрхэлдэг тийм аймгаа гэж хэлж байна. За тийм орн гэж хэлж байна. Тиймээс маш их мал байгаа учраас өөрийнхөө малыг бусдын малнаас ялгахын тулд эрт дээр үеэс эхлэн малыг ингэж тамгалж ирсэн байгаа. За онцгойлон ямар малыг тамгалдаг вэ гэхээр онцгойлон хариулах шаардлагагүй шууд бичээгээд явуулцдаг тийм малыг тамгалдаг байгаа. Тэр нь юу гэхээр морь, тэмээ. Нэгээсэндээ бод малыг тамгалдаг байгаа. За тэгэхээр одоо энэ бод малыг тамгалах одоо энэ ёс заншил бол эртний нүүдэлчин аймагуд эрт дээр үеэс уламжлаад ирсэн байдаг. Ингэж малыг тамгалснаар дамжуулаад өөрийнхөө малыг бусдын малнаас ялгадаг байсан байна. Хэний эзэмшил вэ гэдгийг тодорхойлохын тулд ялгадаг байсан байна. За урдлын дэлгэцээс бүгдээрээ харцгаая. За ийм тамганууд байна. За тэгэхээр энэ тамгаар одоо унгыг тамгалдаг байгаа. Хээнүүд нь бүгдээрээ өөр өөр байгаад шалтгаан нь юу бол за тэгэхээр яг хэний эзэмшил вэ гэдгийг илэрхийлэхийн тулд энэ малыг тамгалдаг байна. За хэний эзэмшил вэ гэдгийг яаж илэрхийлээд байгаа гэхээр миний тамганы хэ байна гэсэн үг. За ингээд тамгалдаг байна. Тэгэхээр унаг байхад нь ингээд тамгалдаг байна. За энэ цаатлын зурнаас нь харах юм бол яг ижил төстэй адуунууд төс их байгаад за тэгэхээр юу гэхээр өөр айлуудад ч гэсэн адуунууд бас байдаг. Гэхдээ энэ өнгө зүсмэн нас хоорондоо төстэй байдаг байна. Тийм учраас яадаг вэ гэхээр зэрэг яг хэний одоо морь вэ? Хэний мал вэ гэдгийг тодорхойлохын тулд унаг байхад нь ингээд хамгаалдаг байна. За ингэснээр дамжуулан эзэн хин юм бэ гэдэг нь тодорхой болдог байна. За гэтэл өнөөдрийн их болсон ишлэлээс харах юм бол ямар ишлэл байгаа вэ гэхээр одоо ийм үг байна. Тэгэхээр ариун сүнсээр тамгалагдсан гэсэн байгаа зү тийм байна уу? Тэгэхээр тамга хэний эзэмшил вэ гэдгийг илэрхийлэхтэй адилхан энэ ариун сүнсээр тамгалагдсан гэдэг чинь одоо би бурхных болсон гэсэн үг. Тэгэхээр аврагдсан хүний дотор ариун сүнс орж ирдэг бөгөөд нэг удаа орж ирсэн ариун сүнс хизээж гарч явдаггүй гэдгийг илэрхийлэхийн тулд энд тамгалагдсан гэдэг үгийг ашигласан. Тэгэхээр яагаад гарч явдаггүй гэдгийг чухалчилж байгаа вэ? Тэгэхээр түрүүн хэлсэн. Хуучин гэрээний үед бол ариун сүнс гараа авчдаг гэсэн. Гэтэл бидний энэ үед яадаг вэ гэхээр Есүсийн авралын ажлыг одоо Есүсийн хийсэн ажилд итгэсэн хүний дотор ариун сүнс орж ирдэг бөгөөд гарч явдаггүй гэдгийг илэрхийлсэн. За тэгэхээр хуучин гэрээний үед бол гарч явдаг хэдэн шалтгаан байдаг гэж хэлсэн тийм ээ түрүүн. Тэгэхээр юу гэхээр Бурхны даалгаж өгсөн ажил дуусах үед гарч явдаг байсан. Гэхдээ тэр Бурхны даалгаж өгсөн тэр ажлыг хийдэг хүн Бурхны өмнө зогсгүй байх юм бол гараа явчихдаг гэсэн байна. Гэтэл их болсон ишлэлээс харуул юу гэхээр ариун сүнсээр тамгалагдсан гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? Тэгэхээр за би Бурхны ажлыг дааж авсан ч бай, хийдэгч бай, хийдгүүч бай, Бурхны өмнө зогсдойч бай, зогсгүйч бай, ямар ч тохиолдолд байдаг байсан бай, миний дотроос энэ ариун сүнс гарч явдаггүй гэсэн үг. Миний дотор бүргэлж оршиж байдаг гэсэн үг байна. Энэ юу илэрхийлж байгаа вэ? Тэгэхээр үгээр дамжуулаад баттай аврагдсан шүү гэдгийг илэрхийлж өгч байгаа. Тийм учраас юу гэхээр би цаашид би өөрийнхөө одоо хичээл зүтгээд
сайн үйлсээрээ Бурханы өмнө очдог биш. Яг л Бурханд итгэснээр дамжуулаад очдог шүү гэдгийг баттай нотлохын тулд энэ ариун сүнс миний дотор оршиж хизээж гарч явдггүй гэдгийг илэрхийлж. За түрүүний ишлээс бүгдээрээ харцгаая. Энд ингэсэн байна. За авралынхаа сайн мэдээг сонссон бөгөөд түүнд итгэсэн мөн амласан ариун сүнсээр тамгалагдсан байна гэсэн байна. За энд ишлэлээс юуг чухалчилж хэлэх гээд байна вэ гэхээр хизээ би ариун сүнсээр тамгалагдсан юм бэ? Тэрийг энд тодорхой бичсэн байна. Цэнхэр дээрээс харах юм бол за авралынхаа сайн мэдээг сонссон. Үнэний үг буюу энэ сайн мэдээг сонсоод итгэх мөчид ариун сүнсээр тамгалагддаг. Өөрөөр хэлэх юм бол ийм гэсэн үг. Есүсийн загалмай дээр хийсэн ажил буюу миний гэм нүглийн төлөөсийг бүгдийг нь мөнхөд төлөгцөн тэгээд дахин амьдсан гэдэгт итгэж байгаа хүний дотор ариун сүнс орж ирдэг бөгөөд хизээч гарч явдаггүй. Үүнийг энэ Эфес 1-ийн 13 дугаар ишлэл бидэнд ойлгуулах гэж байна. Тэгэхээр сайн мэдээнд итгэж байгаа хүний бие бол одоо Бурханых болсон гэсэн. Бурхан тэр хүний дотор оршиж байгаа гэсэн үг. За слайднаас харъя. За аврагдсан хүүхдийн дотор энэ ариун сүнс орж ирсэн. Түүнийг тамгалагдсан гэсэн. Хизээ ариун сүнс орж ирсэн бэ? Тэгэхээр энэ үнэнний үгийг буюу сайн мэдээг сонсоод итгэх мөчөд байна. Энд нэг зүйлийг дахин тодтогч хэлээд байгаа. Тэгэхээр ариун сүнс миний дотор орж ирсэн гэдэг чинь өөрөөр хэлэх юм бол аврагдсан гэсэн үг. За тэгэхээр энэ аврал бол миний сайн үйлс, миний сун чуулганд явснаар дамжуулан энэ ариун сүнс миний дотор орж ирээд байгаа юм биш. Үнэнний үгийг буюу зөвхөн сайн мэдээнд итгэснээр Есүст итгэснээр дамжуулаад л би аврагдсан. Тэр үеэс эхлээд миний дотор ариун сүнс үргэлж надтай хамт байх болсон гэдгийг хэлж өгдөг. За эхнийх нь юу вэ? Ариун сүнс үргэлж миний дотор хамт байх болсон гэсэн. Хизээнээс эхлээд хамт байх болсон бэ? Сайн мэдээг сонсоод итгэх мөчд гэсэн. За тэгвэл хоёр дахь нь юу вэ? Хоёр дахь нь юу вэ гэхээр энэ ариун сүнсний хүслийн дагуу амьдардаг хүн ариун сүнсний үр жимсийг гаргаж Бурхныг баярлуулдаг гэсэн. За тэгвэл ариун сүнсний хүслийн дагуу амьдрна гэдэг яг юуг илэрхийлж байгаа вэ? За тэгэхээр Библиэс их болсон ишлэлээ бүгдээрээ уншицгаая хамт. Их болсон ишлэл байна. Харин ариун сүнсний үр жимс нь гэсэн байгаа. Тийм байна уу? За энэ ишлэлээс харах юм бол ариун сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инэрэл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө захирах нь юм гэсэн. За энд ариун сүнсний үр жимс нь гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг аврагдсан хүний дотор ариун сүнс оршиж тэгээд тэр ариун сүнсний хүслийн дагуу амьдрах үед надаас үр жимс гардгаа гэсэн. За тэгж бичигдсэн байна. Тэгэхээр ариун сүнсний үр жимс гэж юу вэ? Саяны ишлэлээр гарч байгаа шиг ариун сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, төвчээр гэдэг ингээд явж байгааз. За тэр ишлэлийг харуул юм байна. Хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инэрэл, сайн сэтгэл. Энэ юу вэ гэхээр хүний одоо зан чанар гэж хэлж болно. Гэхдээ энийг зөвхөн хүний зан чанар гэж ойлгож болохгүй. Юу вэ гэхээр энэ бол Есүсийн зан чанар. Тэгэхээр энэ ариун сүнсний одоо үр жимс гэдэг бол эцэстээ Есүсийг илэрхийлж байгаа зүйл юм. Тэгэхээр Есүсийн одоо энэ дэлхий дээр амьдарч байхдаа бид бүхэнд харуулж ирсэн тэр зан чанарыг харуулж өгч байгаа юм. За тэгэхээр ариун сүнсийг авсан хүн аврагдсан хүний дотор одоо ариун сүнс орж ирдэг. Тэгэхээр тэр аврагдсан хүн цаашдаа одоо итгэлээрээ амьдрах үед юу болдог вэ гэхээр энэ Есүсийн энэ зан чанар миний зан чанар болоод надаас илэрхийлэгдэх гэсэн үг. Тэгэхээр ариун сүнс миний дотор байгаа учраас бид бүхэн энэ зан чанарыг одоо надаас харах ёстой гэсэн үг. За тэгвэл энэ зан чанар одоо саяны энэ ариун сүнсний энэ үр жимс бол юуг илэрхийлж байгаа бол тэгэхээр намайг аврагдсан гэдгийг одоо баталгаа нотлогоо болж илэрхийлэгддэг тийм зүйл байна. Тэгэхээр энэ ариун сүнсний үр жимсээр дамжуулаад би яг аврагдсан юм байна гэдгийг тодорхой мэдж болно гэсэн үг. За тэгэхээр
Аврагдсан гэдэг хүн яаж мэдэх вэ? Энэ надаас үр жимс гарч ийн үгүй юу гэдгээр дамжуулан мэдэж болно. Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь таньнаа гэсэн үг байдаг. За энэ ишлэлийг бүгдээрээ уншицгаая. Матай 7:20 байна. Тэгэхээр та нар тэднийг үр жимсээр нь таньна гэсэн. Тийм ээ нөө? За юу гэсэн үг вэ гэхээр үнэхээр л баттай аврагдсан юм бол миний дотор ариун сүнс орж ирсэн юм бол. Тэгэхээр юу гэхээр үр жимс гаргаж байгаа учраас аврагдаад байгаа юм биш. Үнэний үгийг буюу сайн мэдээг сонсоод итгэсэн хүн баттай аврагддаг хүн. Баттай аврагдсан хүнээс юу гардаг вэ гэхээр ариун сүнсний үр жимс гаргадаг. Гэтэл ямар ч үр жимс байхгүй, ямар ч зан чанарын өөрчлөлт байхгүй тийм хүн гэх юм бол тэр хүний авралт нь эргэлзэж болно гэсэн үг. Тэгэхээр энд аврагдсан хүнээс ямар үр жимс гарч ирдэг вэ гэдэг нь бичигдсэн байна. За тэгэхээр одоо ариун сүнсний хүсэл юу гэхээр бид бүхнийг өөрөөс нь энэ үр жимсийг гаргасаа Есүсийн зан чанар өөрт нь суугаасаа гэж хүсдэг. Тэгвэл энэ зан чанар, энэ ариун сүнсний үр жимс хизээ надаас гарч ирэх вэ? Үр жимс гэдэг зүйл бол холбоотой байх үед л гарч ирдэг. Юутай холбоотой байх вэ гэхээр модтойгоо холбоотой байх үед. За үр жимсийг ингэж тайлбарладаг. Бид бүхнийг бол мөчөр тэгээд бурхныг бол модтой зүйрлсэн гэдэг. Тэгэхээр мөчөр модтойгоо холбоотой байх үед үр жимс гаргадагтай адилхан. Үнэхээр баттай аврагдсан хүн бол яадаг вэ гэхээр зэрэг холбоотой байя гэсэн хүсэлтэй байдаг. Бурхнаас холдох тийм хүсэлгүй болчихдог гэсэн үг. Бүхий зүйл их сонирхолтой сайхан санагддаг. За тэгэхээр бурхантай холбоотой зүйлсэл сайхан санагддаг гэсэн үг. За бүгдээрээ слайд харъя. За холбоотой байх үед үр жимс гаргана гэсэн үг. За энэ модноос үр жимс гарья гэвэл яах хэрэгтэй вэ? Холбоотой байх хэрэгтэй. За гэтэл тасаад унч. Тэгвэл үр жимс гарах болов? Үр жимс огтхонч гарах боломжгүй юм. Харин ч хатаж хорчих бол. Тийм үстэй. За тэгвэл энэ надаас ариун сүнсний үр жимс гарья гэвэл яах ёстой вэ? Би мөчөртэйгоо холбоотой байх хэрэгтэй гэсэн. Мөчөртэйгоо холбоотой байх үед буюу чуулгантайгаа нөхөрлөлтөйгоо холбоотой байх үед нэг ёсондоо би энэ чуулганаас тогтоосон энэ зүйл эдгээр зүйлстэйгээ хамтдаа хийгээд явах үед аажмаар надаас ариун сүнсний үр жимс гардаг гэж хэлж болно. За тэгэхээр маш энгийн байгаа ч тийм ариун сүнсний үр жимсийг гаргахыг хүсэж байна уу хүүхдүүд маань? Тэгвэл их амарх. За түрүүн ариун сүнсний үр жимс гэхэд хайр, баяр баясгал ингэж явж ирсэн. Тэрийг би хүчээр гаргадаггүй биш. Зүгээр л чуулгантайгаа нөхөрлөлтөйгөө холбоотой үгийг сураад явж явах үед яадаг вэ гэхээр бурхны хүсэл ийм юм байна. Ариун сүнсний хүсэл ийм юм байна гэхэд гардаг гэсэн. Хамгийн ариун сүнсний үр жимсийг гаргах нэг номерын арга юу вэ? Тэр нь чуулган нөхөрлөлтөйгөө холбоотой байж байгаа. Тийм учраас бид нэр эзний өдөр бүр үгээ сонсож байгаа. Тэгээд тийм учраас бид нэр бүтэнсээ өдөр ирээд хамтдаа нөхөрлөлтөд оролцдгоо гэж хэлж болно. За тэгээд дахиад слайд харъя. За холбоотой байх үед надаас тэгвэл ямар үр жимс гарах вэ? За энд ингэсэн байна. Хайр, баяр баясгалан, амар тайван, твчээ, инэрл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн цан өөрийгөө захирах юм. За түрүүн хоёр дахь нь юу гэж хэллээ багш нь? Ариун сүнсийг даган амьдардаг хүн ариун сүнсний үр жимсийг гаргаж бурхныг баярлуулдаг гэдгийг сурсан. За тэгэхээр ариун сүнсийг даган амьдрна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр уг нөхөрлөлтөйгөө холбоотой байхыг хэлж байгаа юм. Тэгтэл уг нөхөрлөлтөйгөө холбоотой байх үед надаас ямар үр жимс гардаг вэ гэхээр зэрэг эхнийх нь юу вэ? Хайр гэж бичигдсэн байна. Эдгээр үр жимсүүд гараад бурхныг баярлуулдаг гэсэн байна. За тэгэхээр хамгийн ихний үр жимс бол хайр юм. За бүгдээрээ багш руугаа хараарай. За хайр. За тэгвэл одоо энэ ариун сүнсний үр жимсийг багш нь одоо нэг нэгээр нь тайлбарлаж өгөх гэж байна. Эхнийх нь хайраа гэсэн.
Тэгвэл бид нэр хизээ энэ ариун сүнсийг одоо хүлээж авсан бэхээр аврагдсан тэр мөчөд тийм биз дээ. Тэгвэл аврагдсан хүнээр дамжуулан Бурхны одоо хамгийн эхлээд хүсэж байгаа тэр үр жимс нь хайраа гэж хэлсэн байна. За Ром номны 5 дугаар бүлгийн 5 дугаар ишлэл дээр ийм үг байдаг. Ариун сүнсээр дамжин Бурхны хайр зүрхэнд минь цутгагдсан гэсэн үг байдаг. За тэгвэл энэ ариун сүнсний эхний үр жимс бол хайр гэж байгаа нь болохоор нэг хүмүүсийн бие биенээ хайрлаж байгаа хайр ерөөсөө биш юм. Юу гэхээр ариун сүнсээр дамжин Бурхны хайр миний дотор цутгагдсан буюу одоо энэ хайр бол Бурхны хайраа гэж илэрхийлж болно. Тэгэхээр эхний үр жимс бол хайр гэсэн. Ямар үр жимс гардаг вэ? Баттай аврагдсан хүн Бурхныг хайрлах болдог. Тэгэхээр ариун сүнс миний дотор орж ирсэн учраас өмнө нь Бурхныг сайн мэддэггүй байсан. Гэхдээ одоо миний дотор ариун сүнс байгаа учраас би хэн хинээс илүүгээр Бурхныг одоо хайрлах болсон. Тийм учраас юу гэхээр эхний үр жимс бол баттай аврагдсан хүн бол яадаг вэ? Бурхныг хайрладаг. Бурхны дургүй юмд дургүй болж, Бурхны дуртай зүйлд дуртай болдгоо гэсэн үг. Тэгээд Ром 5 дугаар бүлгийн 8 дугаар ишлэлээр ийм үг байдаг. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын Христ бидний төлөө өгснээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан гэсэн. За. Энэ аврагдсан хүнээс хайр гэдэг үр жимс гардаг. Гэтэл энэ хайр гэдэг зүйл бол золиослол. Тэгэхээр хайр бол зүгээр нэг хүмүүсийн боддог шиг нэг хөөрхөн хүнийг хараад сэтгэл хөдлөл энэ хайрын бодлого гэдэг тийм хайр бол биш ээ. Яг аврагдсан хүнээс гардаг энэ Бурхны хайр бол сэтгэл хөдлөх биш. Бурхныг хайрлах хайр. Тэгэхээр Бурхан намайг хайрлсан байгаа. Бурхан намайг хайрлсан учраас цорын ганц хүүгээ золиослол болгосон. За энэ бол Бурхан намайг хайрлсан төр төрх байна. Бидний эзэн Есүс миний өмнөөс загалмай дээр өгснээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан гэсэн үг. Тэгвэл үүнийг хараад Бурхан намайг үнэхээр их хайрлсан юм биш үү гэдэг бүгдээрээ олж харж байна. Тэгэхээр Бурхан биднийг хайрлахдаа цорын ганц хүүгээ өгсөн. Бурхан биднийг хайрладаг гэдгээ үүгээр дамжуулан харуулсан. Тэгвэл энэ хайрыг ухаарсан хүн яадаг вэ гэхээр зэрэг Бурхныг ч хайрлаж чаддаг байна. Мөн эргэн тойронд хүмүүсээ хайрлаж чаддаг байна. Ахан дүүсээ хайрлаж чаддаг байна. Гэм нүгэл дотроо амьдарч байгаа тэр хүмүүсийг өрөөдөн хайрлаж сайн мэдээ тарах хүсэлж бас төрдөг. Иохан 13-ын 34 дугаар ишлэлдэр ийм үг байдаг. Би биенээ хайрлагтун, би та нарыг яаж хайрласны адил би биенээ хайрлагтун гэсэн үг байдаг байгаа. За тэгэхээр би биенээ хайрлагтун гэсэн. Тэгвэл аврагдсан хүний хамгийн ихний одоо үр жимс нь хайрлах гэсэн, би биенээ хайрлах гэсэн, Бурхныг хайрлах гэсэн. Гэхдээ би биенээ яаж хайрлах вэ? Хайрлыгээд хайрлах болов? Тийм биш байна. Холбоотой байх үед боломжтой гэсэн үстэй. Холбоотойгоо байх үед, хүүхдтэйгээ нөхрөлтэйгээ холбоотой байх үед үргэлж ийм зүйл боддог. Есүс намайг үнэхээр их хайрлсан юм байна шүү дээ. Есүс намайг яаж хайрлсан юм бэ гэдгийг мэддэг байна. Тийм учраас яадаг вэ гэхээр ах дүүсээ хайрлаж чаддаг, эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж чаддаг. Тэгэхээр баттай аврагдсан хүнээс л хайр гэдэг үр жимс гардаг. Тэгэхээр бидний эзэн Есүс бол бид бүхний өмнөөс өөрийгөө золиослоод хайрлсан. Тэгэхээр энэ хайр гэдэг үр жимсээр юу гардаг вэ гэхээр зэрэг зөвхөн хайртай гэдэг үг гардаг биш, золиослол гардаг. Хэн нэгэн хайртай хүндээ сайн мэдээ тараацж байна. Гэхдээ түүндээ амттай зүйл авч өгөөд цаг хугацаагаа золиослоод ингээд надаас золиослол гэдэг зүйл гардаг. Тэр хүнд энэ Бурхны хайрыг мэдүүлэхийн тулд. Тэгэхээр хайр гэдэг үр жимс яаж илэрдэг вэ гэхээр нөхрөлтөөгөө холбоотой байх үед тэгээд нөхрөлөөсөө сурсан зүйлээ хэрэгжүүлэхдээ миний амьдралаас гарч байгаа тэр золиослолоор дамжуулан надаас хайр гэдэг үр жимс гардаг юм гэсэн. Тэгэхээр би өөрөө хайрлыгээд болоод байгаа юм биш. Нөхрөлтөөгөө холбоотой байх үед л боломжтой. За, слайд харъя. За, хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дүлгүүн зан, өөрийгөө захирах.
За ийм 9 үр жимс одоо гардгаа гэсэн байна. Энэ бол юу гэхээр бүгдээрээ Есүс эзний маань одоо зан чанар юм. Тэгтэл энэ Есүсийн эзний энэ зан чанарыг одоо миний зан чанар болоосоо гэж ариун сүнс хүсдэг байна. Тэгэхээр Есүс эзний хамгийн ихний зан чанар нь юу гэж бичигдсэн байна? Хайр гэсэн байгаа ч тийм. Тэр хайрыг бид нэр захалмай тэр өөрийгөө золиослж байгаа тэр төрхөөр дамжуулан харсан. Хоёр дахь нь юу гэсэн байна? Баяр баясгалаа гэсэн байгааз. Тийм байна уу? Хоёр дахь нь баяр баясгалаа гэсэн байна. За тэгэхээр энэ баяр хөөрж гэсэн яг адилхан байгаа. Есүс эзний зан чанар. Тэрнээс биш би нэг тоглоом тоглоод баярлж байгаа тэр баяр хөөр биш ээ. Миний хүссэн зүйл биелээд баярлж байгаа тэр баяр хөөр биш. Энэ юу гэхээр Бурхантай холбоотой баяр хөөр юм. Бурханаас ирдэг баяр хөөр юм. Тэгэхээр баттай аврагдсан хүн бүх зүйлд баярлаж чаддаг. Гэтэл жишээ нь аврагдсан учраас яаж баярлж байгаа вэ гэхээр жоохон хэцүү байсан ч баярлж чаддаг. Зовлон байсан ч баярлж чаддаг. Миний хүслээр болохгүй байсан ч баярлж чаддаг гэсэн. Энэ бол аврагдсан ариун сүнс дотор байгаагийн илрэл юм. Ямар ч нөхцөлд баярлаж байгаа зан чанараа гэсэн үг. Бүх зүйлд баярлаж. Энэ бол бидний эзэн Есүсийн зан чанар юм. Есүс эзэн маань бол юу гэхээр Бурхны хүслийг гүйцэлдүүлэх нь юу гэхээр гүйцэлдүүлж байхдаа баярлаж байсан. Бид ч гэсэн энэ үг нөхөрлөл дотор бүхий л нөхцөл байдал дотор одоо баярлаж сурах хэрэгтэй. За жишээ нь юунд баярлах вэ? Бид нэр үргэлж баярлах ёстой зүйлүүд их байна. Аврагдсандаа баярлаж. Аврагдсан ч гэсэн заримдаа зовлон бэрхшээл гэдэг зүйл байдаг. Гэтэл аврагдсан хүн тэр дотроос баярлаж чаддаг байна. Аврагдсан хүн идэж уух зүйл, өмсөх зүйл дутмаг байсан ч баярлаж чаддаг байна. Есүс дотор байгаадаа нөхөрлөлтэй холбоотой байгаадаа баяр хөөртэй байж чаддаг. Тэгтэл одоо гониглох зүйл нь тэгвэл юу вэ? Тэгэхээр үг сайн сонсож чадахгүй байх үед гонигддаг байна. Тэгээд хамтдаа чөлөөтэй нөхөрлөж чадахгүй байх үед гонигддаг байна. Үгээ чөлөөтэй сонсож чадахгүй байх үед гонигддаг байна. Гэтэл хамгийн баярламар зүйл нь юу вэ? Чуулган нөхөрлөлтөйгөө холбоотой байх үед түүгээр баярлаж Бурхны төлөө золиослж байгаараа баярлдаг. Тэгтэл энэ баяр хөөр бол зүгээр л энгийн хүнээс гарах боломжгүй. Аврагдсан хүнээс л гарах боломжтой. Аврагдсан хүн бол хүн харахад баярлахааргүй зүйл байтал баярлаад идэг байхгүй. Тэгэхээр бүгдээрээ Есүс дотор, чуулган дотор холбоотой байгаа учраас надаас энэ баяр хөөр гэдэг үр жимсээс гардаг. За дахиад слайд харъя. Хоёр дахь нь амар тайван, гурав дахь нь амар тайван, төвчээр, инэрл, сайн сэтгэл, итгэмж, дүлгөөн, өөрийгөө захирах уу. За. Тэгэхээр одоо энэ бүх үр жимсийг багш нь тайлбарлая гэх юм бол одоо энэ цаг маань дэндүү их болчихно. За гэхдээ манай хүүхдүүд ойлгосон баг. Юу гэхээр энэ ариун сүнсний үр жимс гэдэг бол бүгдээрээ Есүс эзний зан чанар юм. Тэгээ ариун сүнс надаас юу хүсэж байгаа вэ гэхээр энэ Есүс эзний зан чанарыг одоо дуурайгаасай гэж хүсдэг байна. За тэгэхээр тэр төвчээрч гэсэн одоо Есүс эзний зан чанар. Бүгдээрээ ертөнцтэй холбоотой тийм зан чанарууд биш ээ. Бүгд Бурханаас илэрдэг, Бурханыг илэрхийлдэг, бидний эзэн Есүсийг илэрхийлдэг зан чанарууд байгаа. Тийм учраас манай хүүхдүүд маань одоо үлдсэн 7 үр жимсийг одоо өөрсдөө тунгаан бодоод энэ зан чанаруудыг бас миний одоо амьдралаас минь гараасай гэж хүсэх хэрэгтэй. Гэхдээ түүнийг одоо би хүсээд би хүчээр хийя гэж гардаг биш. Үргэлжлэл үг нөхөрлөлтөөгөө холбоотой байх үед л болдог тийм зүйл байна. Тэгэхээр хүүхдүүд маань ариун сүнсний үр жимсийг гаргая гэж хүсэж байгаа бах. Энэ ариун сүнсний хүслийн дагуу амьдрья гэж хүсэж байгаа. Нэг номерын ганц арга. Тэр нь энэ чуулгантайгаа нөхөрлөлтөөгөө холбоотой байх. Тэгэхээр үргэлж холбоотой байхын төлөө бүгдээрээ залбираарай. Тэгээ Бурхны энэ эзэн Есүсийн хүсэж байгаа ариун сүнсний хүсэж байгаа энэ зан чанаруудыг итгэлийнхэн амьдралд төлөвшүүлээд амьдраасай гэж хүсэж байна. За хамтдаа залбираад дуусгацгаая. Бурхан минь баярлалаа. Тэм нүглээс минь аварж өгсөнд баярлаж байна. Чуулган дотор холбож өгсөнд баярлалаа.
Энэ чуулган дотор холбогдоод Бурхны үгийг одоо сурж байна. Энэ сурж байгаа үгнүүд бүгд л ариун сүнс таныг хүслүүд байгаа билээ. Бурхан таны хүсэл ариун сүнсийн энэ хүслийг бид нэр амьдралдаа үзүүлж харуулж чадхаар туслаарай. Онцгойлон ариун сүнсний үр жимс гэж байгаа гэсэн билээ. Тэдгээр үр жимсүүд бүгдээрээ эзэн Есүс таны зан чанар билээ. Тэр зан чанаруудыг итгэлийн амьдралд харуулж амьдрахыг хүсэж байна. Бурхан минь үнэхээр хайрыг харуулахыг хүсэж байна. Хайртай хүмүүстэй золиослон энэ сайн мэдээг тараахыг хүсэж байна. Бурхан минь мөн бүх зүйл дотор баяр хөөртэй амьдрахыг хүсэж байна. Амар тайван байж төвчээрийг гарган амьдрахыг хүсэж байна. Бурхан таны энэ амар тайван аврагснаар дамжуулан мөнхийн деважин руу явахаар өгсөн билээ. Одоо там руу явахааргүй болсон билээ. Тийм учраас үргэлж амар тайван байж баярлах боломжтой болсон. Бурхан минь үнэхээр их талархаж байгаа. Цаашдаа тэр ариун сүнсний үр жимсүүдийг өөрийнхөө амьдрал дундаас гаргаж чадхаар туслаарай. Бүх зүйлийг Бурхан таньдаа даатгаж байна. Биднийг аварсан эзэн Есүсийн нэрээр гон залбирлаа. Амен. За баярлалаа.